Амжилтын түүх подкастын маань энэ удаагийн дугаараар залуу уран бүтээлч Мегмар Дорж маань хүрэлцэн ирсэн байна. За, Мегмар Дорж маань өөрийгөө танилцуулаач. За, намайг Эрдэнэтийн Мегмар Дорж гэдэг 1993 онд төрсөн. Арангаадад төрсөн. За, тэгээ 1-р сургуулийг 2011 онд төгссөн. Тэгээ сүүлийн төрслөх урлагийн сургууль суралцсан. Ер нь мэрэгчлэл зураач мэрэгчлээ. Одоогийн байдлаар бол ерөнхий боловсролын 3-р сургуульд төрслөх урлаг дизайн технологийн багш хийж байна. Уран зурагт ер нь анх хизээнээс дурлсан юм. 10 жилээс дунд ангиас баг. Тий. Санаж байгаагаар бол баг бага ангиас л байх. Тэгээд нөгөө зураг ном өнтер хараад бидний үе чинь нөгөө гар утсан тэр сошиал тэр байгаагүй учраас нөгөө номнууд их байдаг байсан. Янз бүрийн тэгээд 10 жил бас багш нар байдаг байсан. Тэгээд багш нарыгаа дуурайгаал. Тэгээд өөрөө нэг ингээл жижиг сажиг юм зураалахаар чинь тэгэл зурмаар санагдал. Тэгсээр байгаа. Тэгээд дунд ангиас бас дугуйлын энэ томрогдчихсэн санагч чинь хамгийн анх Бадамж Унаа гэдэг багш байдаг байсан. Сургуулийн 1-р сургуульд. Тэгээд Бадамж Унаа багш маань бидэрт хичээл ордог байсан. Зургийн хичээл ордог байсан. Тэгээд Бадамж Унаа багш маань бидний дунд ангид байхад хот руу шилжсэн байгаа. Тэгээд тэрнээс хойш 3-р сургуульд одоо бидний сайн мэддэг Цэдэн Дав багш маань байсан. Тэгээд Цэдэн Дав багшийнхаа дугууланд их явдаг байсан да. Тэгээл 10 жилдээ бас нэг 10-р ангидаа бас үзэсгэлэн тэр гаргаж ирсэн баг шүү. 50-аад зураг мурагтай бас тухайд өгөхөд олон зурагтай. Тэгээ бас хотоос ТV-с тухайдоос хөрхөн ТV-с л иржсэн санагдаж байна. Тий. Тэгээл нөгөө шууд ээш энэ тэр ерөнхий эсэлтийн шалгалтанд тэр бараг өгөөгүй. 2 хичээлээр л өгч санагдаж байна. Тэгээл шууд нөгөө төрслөх урлагийн одоо нөгөө сойс чинь нөгөөсөө ингээд ийм сонирхолтой хүүхдүүдийг тэгээд сонирхолтой гайгүй юм хийгээд байгаа хүүхдүүдийг шууд урлагын тэр өгчдөг байсан бид тэр одоо ч бас тэгдэг л байна. Тэгээл шууд тэг ер нь бол тэгээ шууд тэгэл өөрөө сонирхлоор л явчихсан. За, ихэнх зураач нар ер нь бол Улаанбаатар хотод ч гэдэм үү те яг нэг юм төв газраа ингээд орон бүтээл хийгээд амьдраад идэг шүү дээ. Тэгэл таны хувьд бол ингээд орон нутгатаа үрж ирээд ингээд орон бүтээлээ хийгээд амьдарч байна. Тэгэхээр орон нутгад ерөнхийдөө орон бүтээл хийгээд амьдрахад бэрхшээлтэй л нь юу байдгийг те давуу тал нь яг юу байд юм бол бэрхшээлтэй тал баг байхгүй шүү дээ. Тэгээ давуу тал нь маш ихтэй. Ер нь бол манай Монголын нөхцөл шүү дээ. Тэгэхээр орон нутагт ирж ажиллаж амьдрах бол уран бүтээлч хүний хувьд тэгээд уран бүтээлч хүний хувьд тэгэхээр одоо би одоо нэг сүртгээрээ бас уран бүтээлч гэж бас сайн боддог шүү. Зүгээр яг зураач гэдэг нь баг арай илүү нэршил. Тэгээд нөө 100% дагнадгүй учраас гэсэн үг шүү дээ. Бас тий нэг талдаа. Орон нутагт амьдарч ажиллаж амьдрах хүн бол одоо уран бүтээлч хүний хувьд одоо үнэхээр давуу тал олонт одоо юм өрөмдөө одоо төгжрөл янз бүрийн стресс энэ байхгүй тий тэгээд цаг зохион байгуулалт та сайн аваад явчих чадна. Тэгээд дээрэс нь хувийн орон зай илүү ашиглах боломжтой хаач. Одоо хотод бол одоо яг тэгэл хотод бол манай одоо оюутай ангийн орон бүтээлчдэр дээр бол мэдээж яг нөгөө суурин газраа тэгээд нийслэлтэй байгаа учраас давуу тал бас байгаа л да. Гэхдээ орон нутагт байх нь илүү давуу талтай гэдэг нь болохоор нөгөө уран бүтээл янз бүрийн ажиллах тал дээр л айгүй их ашигтай. Тэр нь юун дээр ашигтай нэ гэхээр одоо байгальдаа илүү ойр байж юм. Тэгээд өөрийгөө одоо сурж боловсрох ч юм уу нэг шатаах төвшөнд цаг зав сайтай гэх юм уу да нэг талдаа. Тий. Тэгээд дээрэс нь одоо мод чулуугаар юм их ч юм уу ер нь л байгальдаа ойр байна гэдэг чинь л ямар ч ч төрслөг урлаг талын хүнд бол даваа тал том даваа тал. Тэгээд дээрэс нь одоо тэргөө заавал одоо нөгөө хуучин багш нарын цагийн үе шиг тэгэл зураг зөөгөө бол хотод очиод нэг үзэсгэлэнд оролцоод тэгэл буцаал зөөгөө бол авцардаг үе одоо бараг өнгөрчлөө шүү дээ. Тэргөө одоо сошиал ертөнц хөгжөөд те бүх юм одоо ингэ нээлттэй болчихж байгаа юм чинь дэлхийн бараг өнцөг бол хаач байсан тэгэл интернетээр бараг өөрийгөө танилцуулал байгаа. Зургийн тарж оруулаад. Тийм зургийн тарж оруулаад өөрийгөө интернет ертөнцид тэр нь өөрийгөө танилцуулчихд болчихж байгаа. Тэргөө хэрэглээ болчихж байгаа юм чинь те. Таны бүтээл ер нь бол бусад уран бүтээлчдээс ч юм уу те онцлог ерөнхийд тал байдгүй ер нь юураа онцлог гэж таваад ддаг вэ бүтээлийн үед. За нэг сүртэй онцлог тал бол байхгүй тий. Ялгаагүй л төрөл чанар юм. Тэгээ төрөл чанар гэхээр яг зөв биш нөгөө суур уран зураг төгсөн. Тэгэхээр суур уран зураг талдаа ер нь зурдаг гэсэн үг байхгүй. Европ талдаа л гэсэн үг шүү дээ.
Одоо яг төрслөг урлаг талдаа бол манай монголчууд өөрсдийн гэсэн төрслөг урлагтай шүү дээ. Монгол зураг гэдээ байгаа шүү дээ. Тэвчний 100 жил хөгжөөд ирсэн монгол зургийн төрөл чанар байгаа. Миний хувьд болохоор одоо нэг Европ талдаа л яг суур уран зурагт дэлхийн суур уран зураг талдаа сурсан гэх юм уу. Тэг яг тэр талаараа яг өөрөө бол чөлөөт ингээд цаг зав гарах юм бол өөрөө яг бүтээлийн чанартай зургууд дээр суудаг, ажлууд дээр суудаг хийдэг. Тэгээд тэдний бас их ховор юм доо. Яг зүгээр одоогийн байдлаар бол ер нь орон аймагтаа бол одоо ханы зургууд л их зурж байна да. Тэг яг нэг талдаа ер нь л стрит арт талтай байхгүй юу? Энэ бас стрит арт буюу тий годамжны урлаг байхгүй юу? Тэгэхээр энэ талдаа л их жоох сүүлийн үед ер нь дэлхүү 2-3 хөөрхөн тондоо манан дээр бас зургууд төр зурчлаа шүү. Тийм л байна да. Онцлог тал гэвэл одоо жоохон илүү стрит арт тал руугаа жоохон одоо байгаа зах зээл боломж олцол тийм байна да. Ер нь манай хараад. За стрит арт төрлийн ингээд тийм уран бүтээлд орж ийн гэж шүү дээ. Тэгээд сэдвийн хувьд ерөнхийдөө яг ямар сэдвийг нь барьж авч байна. Хөвчлэн. Одоо тэгээ аж амьдрал юм уу, байгаль юм уу гэл ингээл сэдвүүд хуваагддаг шүү дээ. Сэдв гэхээр бас яг сэдв гэдэг нөгөө буруу нөгөө нэршил болчиход байгаа юм. Энэ тал дээр болохоор ягаад тэгэхээр эн чинь нөгөө дандаа захиалагчтай бол таарад байгаа байхгүй. Захиалагч тий. Захиалагч юу хүснэ тэрийг би хийн. Яг хөө зүгээр зарим нэг тал дээр бол одоо би одоо бас өөрөө нөгөө найзуудтайгаа нийлээд одоо зөв авс гэдэг бид энэ төрийн бус байдаг. Тэгэхээр төрийн бусынхаа үйл ажиллагааны дагуу яг өөрийнхөө яг хүслэр гэх юм уу баг өөрийнхөө хүслэр шахуу зурсан 2 зураг байгаа. Тэр нь болохоор нэг нь одоо нөгөө төрийн чөтгөрпас гэдгэлсэн тий тоски хан дээр зурсан зураг бол одоо нэлээд том хан. Тэгээ бид яг өөрсдөө бодог материалаа бүр отоос авцаа. Тэгээ яг өөрсдийнхөө одоо хөрөнгө хөр гэх юм уу та. Тэгээ бүр кран одоо өргөдөг кран дээр бид нар өөрсдөө түрээслээ. Тэгээд бас 3 өдөр шахуу зурсан. Тэгээд зураг энэ өөрсдөө бид нар хоорондоо ярилцаа. Тэгээд зүгээр тэр бол одоо миний хувьд бол одоо цэвэр стрит арт. Тэр бол одоо арт тал руугаа, урлаг тал руугаа хийсэн. Тэг яг ингээ хүмүүс тэг урлагийг нөө заавал ойлгох албагүй шүү дээ. Таашаал өгөх зорилготой, мэдрэмж өгөх зорилготой учраас заавал тэрийг ойлгохгүй бол тэрнтэй ноцтолдох шаардлага байхгүй. Нөгөө зураг нь болохоор одоо манай аймгийнхан мэддэг байхад Тамир рестораны гадна тал дээр одоо 2 удаа гадна талынх нь садынхын зураг, дотор талынх нь хан дээр зургуудыг бас зурсан. Тэгэхээр яг нөгөө бас нэг гоё тал нь одоо Тамир рестораны одоо ажлуулдаг эзэн юм уу те Аги гэдэг одоо хүн байгаа бүсгүй байгаа те Аги болохоор өөрөө нэг юм тийм сонир мэдрэмжтэй тэгээ нэг юм ер нь ингээд нэг тийм хүнийг хязгаарлах дурггүй тийм өрмөц болохоор одоо бид надад бол ер нь тэр давуу тал болчихж байгаа. Тэгэхээр гадна талын зураг бол ер нь нэг тийм зүрийн байгаль энэ төр тийм уламжлалт тийм байдаг л зүйл биш. Маш өрмөц учраас тэр үйл надад бол бас ер нь л арт талтай болсон гэж өөрөө бас боддгийн. Тэр нь ер нь ч надад таалагддаг, агэж таалагддаг, хүмүүс ч ер нь таалагддаг. Ер нь ингээд тийм онцгой өрмөц байгаа байхгүй. Бас тас хамаагүй л. Энэ тулгын цахилгаанд бүгэх станц гэж ярьдаг лөө те. Хан дээр бүтээл наргаж исэн. Тэгээ сүүл болохоор бас нөгөө сулхан сургууль дээр бас нэг бүтээл хийсэн байгаа гэсэн те. Тэгэхээр би тэр Эрдэнэ тулганы юуг харчаад би бодчихсон байхгүй. Бас нэг нутаг усныхаа нэг юм болгоо улаан оруулчихсан те. Гоё өнгө айсан харагдаж шүү гэдэг. Тэс ер нь нутаг усныхаа тийм одоо юу гэдэг юм байгалийн тогтц ч юм уу те. Энэ зүйлийг энэ зураг ч юм уу те уран бүтээлтэй ер нь тусахыг ер нь хэр зорддог вэ? Ер нь зорддог. Яагаад тэгэхээр чинь үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай орон нутагт бид нэр өөрсдөө төрж өссөн учраас тэр нь бол угаасаа тэгэл сэтгэл зүрх хамгийн шингээстэл байгаа шүү дээ. Тэгэл аль болох тэрийг л гаргаж төрслөхийг л хичээн л дээ. Их тал дээр яг хөө зүгээр нэмэлтээр аймаг орон нутагт одоо яг ингээд байгаа цэцэрлэг хот гэдээ байгаа шүү дээ. Цэцэрлэг хотод бол одоо ингээд нэг юм хүзэмжийн засчсан ингэчгээсэн одоо нэг энэ талбайд ингээд зурчихсан гэсэн тийм газрууд бол зөндөл байдаг. Тэг яг тодорхой хэмжээний дэмжлэг хэрэгтэй л бол таарна л да. Дэмжлэг байх юм бол одоо надад бас нэг юм бодол байдаг юм а. Тэр нь болохоор энэ одоо хотлооны гудам гэдэг шүү дээ. Одоо байсандаа нэг хэсэг нэг сүртэй ашиглалтанд ороод тэгэж юмэг болсон. Тэгэхээр тийм ч юм уу яг нэг юм гудам баймаар байгаа байхгүй юу?
Одоо хөрчлөөрөө зэрэг хүрээлэн ч юм уу нэг хүрээлэн худалдааны годамжууд бүр тохиромжтой санагдав. Ингээд яг бүгд үйл ажиллагаагаа тогтмол явуулаад одоо нэг талдаа кофе шоптой үл зөнгөө ингээд залуу хүмүүс ингээд алхахдаг те гоё нэг юм гоё гудам байдаг штэ нэг ямар ч хотыг илтгэсэн нэг одоо прессинг гудам гэдэг шиг нэг тим маягаар тогтжуулаад тэгээд одоо нэг худалдаа үйлчлэгийг дэмжиж тэнд бол юм бүтэн юм орон зай байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бол ингээд юм арт талаас нь ингээд хөгжүүлээд ингээд хан дээр стрит арт хийгээ. Тэгээд бүгд ингээд уялдаатай өөр өөрсдөө ингээд онцлогтой юм стрит арт болоод тэгээд одоо тэнд одоо ингээд үйл ажиллагаанд орчих юм бол бас тэгэл брэнд л явчих واخхой. Тэрний тал дээр л нэг бодож байна. Дарангаад үйлдвэрлэлийн гадаа бас ганц нэг зураг бас сурсан. Тэгэхээр тэрийг болохоор яг л одоо ингээд юм ямар ч хот суурин одоо өөх төөхийг бол яг өшөө дурсгал өгүүлдэг. Гэхдээ тэрийг өнгө цусыг нь бол одоо стрит арт одоо нэг зэрэгэдэг болсон цаг үе болчиход шүү дээ. Гадаад хэлдэг одоо тэгэл бидний мэдж байгаагаар одоо Европ тэгэл ер нь тэгэл Аз гэлдэг хотууд ингээд бүгд өөр өөрснөө гэсэн нэг юм өрөмц стрит арттай байдаг байхгүй. Гоё гоё зургуудтай тий стилтэй тэгээд тэрийг айгүй их сайн дэмждэг. Тэгэхээр нөгөө тэр нь ингээд за магадгүй одоо гадаадас ч юм уу жуулч тэр нь Монгол дээр л ингээд хэлсэн чи тийм байгаагүй. Надтай бүр холбогдчихл байсан. Өнгөрсөн зүүн баха тий. Одоо ингээд Тамир рестораны ингээд хан дээр ингээд зурцсан. Тэгээд зураг одоо тэр гадаадаас Азия билүү нэг Иран гаралтай Америк гэргшилтэй жуулч байсан. Тэгээ бүр ингээд холбогдоод ингээд хайгаад холбогдоод надаас зураг судалдаж авсан. Нэг өрөө бүтээлээс тэгэхээр тэр хүн болохоор тэгж ярьж байгаа байхгүй. Элмэр чинь яг би нөгөө нэг тэр хүн болохоор яриан да ингээд Монгол улсыг болохоор одоо нэг юм тий зөвхөн ингээд байгаль гэдэг л ойлголт байгаа шүү дээ. Гадаад зүгээр байгаль гэдэг. Тэнгүүд одоо Монгол улсын одоо харангаа цэцэрлэг гэдэг нэг жижиг хөрхөн хот тий суурин одоо хотод ийм стрит арт байна гэж одоо нэг хэзээ ч төсөөлөөгүй гэж ярьж байгаа байхгүй. Тэнгүүд одоо тэр хүн чинь ингээд төсөөлөөгүй байжгаад үзээд гайхаад ямар гоё ингээд тэгээд мэдээж тэр хүн тэгэл цаашаа аяллаа тэмдэглэл хийсэн байгаа нутаг орондоо очсон тий ярина. Тэгэхээр ингээл цаашдаа бүх юм ингээл холбогддог байхгүй. Тэрийн талаас л ер нь жоохон анхаараас. Тэгэхээр зэрэгвэл манай Монгол улс одоо тэгэл аялал жуулчлал төшөглөх байх тий. Цааш нь бургыг хөгжүүлвэл мэдээж бүх юм байгаа юм чинь тий. Хамгийн бол бэлэн байгаад байдаг. Тэгээд уусаа нэг юм явдггүй шүү дээ нэг талдаа. Тэгж л бодож байна. Маш гоё юм уран бүтээлүүдийг бас нутаг орондоо ингээл хийгээл те цэцэрлэг хотынхаа өнгө үзэмжийг гоё ингээл чимээд явж байна л да. Тэгвэл нөгөө талд ард иргэд ерөнхийдөө хүмүүс таны уран бүтээлээр нь хэр хандтай юм бол хүй мэгүр дөрж уцтаад тэр бүтээл чинь ямар гоё болсон юм бэ ч тийм үү те. Тийм гоё уран мөгжсэн үү? Тэг байлгүй яг зөндөл баг шүү дээ. Тий ер нь тэгэл ямар гоё юм те. Манай мега зурсан ба штэ гэл те. Тэгээ тийм сэтгэл зөндөө. Эндээс ер нь хэр уран байх вэ? Авалгүй байх уран бүтээл те. Тэг аав. Ер нь бол их урам аваа шүү. Гоё санагдчих штэ те. Хийж байгаа юм нэг ямар нэгэн байдлаар хүн төрж ийн гэдэг чинь гоё л байгаа. Сүүлийн үед дижитал тэ сошиал гэл зүйл аягүй хөгжөөд байна шүү дээ. Тэгэхээр энэ дижитал гэдэг байгаа зүйлс яг энэ зураач хүмүүс ч гэдэг юм уу те. Энэ хүмүүст ерөнхийдөө хэр боломж өгөөд байна. Боломж л угаасаа тэгэл асар өргөн нээлттэй өгч штэ. Маш их боломж өгч байна гэж харж байгаа. Зүгээр миний харж байгаа зүйл одоо бодоол яваад байдаг. Тэгээс өөрөө ингээл жижиг тэмдэглэн дээр хийгээл ингээл ахиулаад ингээл яг өөрийгөө хөгжүүлэхээс гадна нөгөө амьтантай нийлжих гэж боддог зүйл болохоор одоо манай Монгол уран бүтээлч ялангуяа зураачдад бол одоо би нэг аниме гэдэг нэг асар том салбар ба шүү дээ тий. Энэ рүү л ормоор санагдаад байд. Ер нь зүгээр яг багаар орж үзмээр яаж л одоо манга зурж эхэлмээр ч юм уу тий. Түүхэн байна тий. Соёл нь байна. Тэгээ үнэлж баршгүй их түүхэн шүү дээ тий. Тэгээд бүхэл зүйл нь байна. Тэгээ зөв одоо зураачдаг те ингээд бомбартай энэ гэдэг одоо ингээд шаталтай комикод гарцсан те. Тэгээ бүр ахиулаад тэгэл манай монголч ямар их асар гоё домог, үлгэр домог те. Жангар те. Гэсэр жангар ахиулаад тэгээ зөндөө биш те. Тэр бүхнийг барьж аваад одоо ингээд тэр нь цаашдаа үгүйсээ хийх л байх. Энэ зөв цаг хугацааны асуудал байх л шүү дээ. Тий. Япон бол одоо мэдээж одоо мангаагаараа тэргүүлж байгаа те. Тэгэхээр тийм амар асар их том манайх шиг тийм том түүхгүй мөртлөө жижигхэн сэдвийг аваад барьж аваад
Одоо нэг ясны нэг юм хийдэг хүмүүс ч тэгэл ясны л хийж л байгаа юм л да. Хамгийн тод шинэхэд одоо Наруто гэж шүү дээ. Наруто гэдэг анимашнуудыг анимашн аним байдаг те. Наруто ч Масаши Кишимото гэдэг одоо хүний хийсэн аним байгаа байхгүй. Тэр хүн болохоор Японд зүгээр нэг юм 9 сүрэлтэй нэг юм өнөгөн чөтгөрийн нэг тийм хуучны домгол тэгээд тэрийг барьж аваад тэгээд өөрөө нөгөө гадаа нэг өдөр сэлгэлээ сууж ирсэн чинь нэг юм голгоор дээр нэг юм шар устай хөвгт байсан байгаа байхгүй нэг тийм шантардаг зантай тий. Тэгэл ингээл барьж авал асар гоё аним одоо дэлхийн хэмжээний топ 3 анимыг хийцэн ба шүү дээ. Тэгэхээр зөв нэг болцоо боломж бүх юм байна л гэж үзээд байгаа. Дижитал тэр нь дэлхийд бол бид манайх гарах одоо юм гоёдлогоо л гэж боддог шүү дээ. Хэрвээ чадвал тий. Асар их боломж цагч хардаг тий. Уул уурхаа бол тийм нөөцтэй. Тий нөөцтэй шүү дээ. Одоо нэг тичнээ рекламад байгаа шүү дээ. Миний яриад байгаа сэдв бол нөөцгүй байхгүй. Цаашаа ингэ үргэлжлээд юм. Дуусахгүй шүү дээ. Юунаас хамгийн их суралцдаг вэ? Орчноос л юм одоо тий. Иргэн тойрны одоо асар их гоё хүмүүсийн дунд амьдарч шүү дээ тий. Хүмүүнээсээ суралцсан, орчноосоо суралцсан. Тий. Ер нь гоё хүмүүсээс л их суралцдаг та. Тий гоё ийм биширмээр тийм ингээд хамт ингээд цуг баймар ч юм уу тий хаяа нэг ингээд зав захирлаг таарчмаар хүмүүс байдаг шүү дээ тий тийм хүмүүсээс л их суралцдаг та одоо мэдээж тэгээ сошиал юмас мэдээлэл бол авчиж штэ мэдээлэл бол одоо уусаа өсөөсөөгөө баг авагдаад байгаа юм шүү тий баг ингээд мэдээлэл одоо өсөөсөөгөө ингээд байнга л тархинд орж штэ тий тэгэхэд л одоо ингээд мэдээлэлээр бөмбөгдүүлж штэ ер нь бол суралцах тал дээр бол тэгээл орчноос л байгаа иргэн тойрныхон гоё эрг хүмүүсээс Таны хувьд тэгвэл амжилт гэж яг юу юм? Хүн төрсөн чинь ингээд алга өөх нь үнэн шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг энэ хугацаанд эрүүл саруул тий. Тэгээд одоо зөв одоо амьдрахал тий. Одоо тэг өөрөө одоо мэдээж тэгэл 10-гийн жамаар өөрөө хөвтэй болно. Тэгэл одоо нэг юу гэмэрлэмдээ одоо нэг эрүүл саруул зөв амьдрахал юм одоо тэрийг л одоо амжилт гэж үздэг. Тэрнээс яг ерөнхийдөө амжилтын нэг ойлголтууд зөндөл байгаа л та. Мэдээж одоо төв дэлхийд нэрээ гаргасаа сайхан одоо Монголц гэл тий супер шүү дээ. Энэ супер амжилт. Тэгээд энэ болгоны ард мэдээж тэгэл хувийн өөрийнх нь сахилгаатай амжилт байгаа л байна. Тэгэхээр тэрийг л одоо хамгийн энгийн амжилт гэж бодоод байна. Тий зөв эрүүл тий зөв амьдрахал. Нэг юм онцгой уран бүтээл байдаг. Одоо юу гэдэг нь арталт нэг юм нууц ч юм уу эсвэл нэг юм түүх байдаг уран бүтээл. Миний хувьд бол яг тийм одоохондоо яг тийм уран бүтээл. Яг зөвхөн нэг сая ярьсан Тоскын гадаах зураг гэдэг шүү дээ. Энэ болохоор нөгөө бидний хувьд бол яг нийгэмд өгөх гээд байгаа мессеж нь агуулга энэ төр айгу өргөн цар хүрээтэй байхгүй юу. Ер нь бол шатаар дэшээгаар гэрэл асаа гэсэн утгатай л нийгэмдээ гэрэл асаа гэргүй гэрэл асаа гэсэн утгатай л зураг байхгүй. Тэр зургийг зурж аваад бидэд нөгөө багаараа ингээд зурж чаад дэшээ нөгөө ингээд шатан дээр кран дээр өргөдөг кранаар ингээд дэшээ гараад зурж байгаа юм л та. Тэгээ нөгөө Тоскын гадаа нэг нөгөө салхитай өдөр бай таарад нөгөө ингээд юу яхадгүй ингээд зурж явах хугацаа чинь нөгөө өнгөрөшөр ингээд мөнгө тагалж явах хооронд ингээд үсэрдэг байхгүй. Хүмүүс учраас гадна ус цацраад тэгээ нэг санаата 6 маркийн машиныг бол гадна л нэлээ будгаар цацсан. Тэгээ тэрийг мэдээж тэг хүмүүс орлоо шүү дээ. Тэр чинь бидний л хийж байгаа л таахгүй. Тэгэхээр маргааш нөлөөдөө цэрэ гэдэг одоо найзтайгаа бид тэр санаатайг одоо ингээд арчиж угаач гэсэн та. Тэгээ тэр үл яг тэр л надад зүгээр гоё санагдаад байт. Бас нэг хүний машин давхраас бүр арчаад угаагаад бас зээл тий бүтээл хийгээд хараан бүтээл хийсэн. Тий тэрнээс бол нэг бодог цацраа тэгээ хүний машин мохоо болгоод тэгээд баг цэвэрлсэн ч баг нөгөө хүнийхэн санаанд баг хүрээгүй шүү дээ. Тэгээ тэр ах уу цуган таардгийн хаяа тэгэл яг хаа зарим нэг газараа тэг бодог нь тэгээ гадны хүмүүс ч бас нэг бас өөрхөн ерөнхийд чанартай бодог учраас бас тэгээд багийн харилцахгүй тэгээд машин дээр учраас тэгээд хамаагүй ингээд үрчүүл бараг зурчих гад байдаг тий тэгэл ер нь тэгээд тэр одоо тэр хүмүүс харж байгаа баярлаа тэг ойлгосон. Гэхдээ тэр машиных нь ерөнхийд нэг том бодог юмнуудыг бол арилгачиж байгаа. Тэгээ тулаар хараас жоохон зарим ингээд өнгө бодог тэр байж тээ. Дурсамжл их юм. Одоо таахад бол ингээд харагдах юм шүү дээ. Залуу уран бүтээлчд одоо дөрж байгаа шүү дээ. Дэсээсээ төгсөөд за орон нутгад очиж амьдрах уу?
За эндээ хоттой шингэхүү гэж бодсон бодолтой залуучууд айгүй их байгаа. Тэгэхээр залуу уран бүтээлчтэй зураач нартай ерөнхийдөө өгөх зөвлөгөө байна уу танд? За угаасаа тэгээ зөндөл олон шалтгаан шантрах одоо янз бүрийн одоо бус дугаачлах угаасаа одоо нөгөө манай ер нь тэгээд одоо бурхан байсан ч муулаа шүү дээ тий. Тэгээд энэ ч л ямар ч хүн эзэж сайн алдаа та 100% гүйцэтгэлтэй юм бас хийнэ гэж байхгүй. Тэгэл зөндөл олон юм тохиолдол зүгээр эзэж үтгээ бууж өгөл гэж хэлмээр байна тий. Тэгээ юм хийгээд тэгээ завсарлах бол нэг тийм одоо нэг юм хийхгүй одоохон манайхаа төрслөг урлагийнхан чинь одоо нэг сургаа зурхгүй ч юм уу юм яахгүй ингээ жоох удахаараа зэврэх гэдэг юм уу тэгээ нэг жоох ингээ хөндөрөх тал байгаа даахгүй. Тэр бол надад бол нэг тийм сүртэй тийм шалтгаан биш гэж бодож байна. Хөндөрж болно буцаад нэг байглаас ч одоо нэг хүнд өгсөн өгөгдөл юмчдаг хүний гатгадаг юм байлээ л дээ. Тэгэхээр одоо чиний өөрийн гэсэн цаг мэдээж ирж л таарна юм. Тэгэхээр тасралтгүй юм игээр эзэж битгий зогсоороо тий бууж өгөөрэй. Тэгээд яг заавал супер амжилт гарах нь хашийн зүгээр юм хийгээд нэг хэсэг юмтай байхтал болчихж шүү дээ. Муу сайн нь бол надад нэг тийм чухал биш. Тэрэггүй хүн болгон супер амар хийнэ гэж бол байхгүй шүү дээ. Тийм л да. Тэгээ битээ бууж өг. Тэгшлэлмэр. За урлагийг маань хүлэн авч гоё халуун яриа өрнөсөн. Нэстэ баярлаа. Гэт уран бүтээлд нь амжилт хүсье. За баярлалаа.